За юу цаана тэгээд энэ удаагийн бичлэгээр би хамгийн дээд түвшний Шинкавынхоо 4-р партыг оруулах гэж байна. Өмнөх дугаар дуусгаад хар хэрэг бүлгмийн босс Шин Гонсу дээр Жинхёг ирээд дуустдаг. Тэрнээс ярьцгаая. Тэгээ бичлэг рүүгээ орохоос өмнө нэг зүйлийг хэлье. Дараагийн партыг 7К лайк дээр оруулах болно. Тэгээд мөн үргэлжлэлийг уншихыг хүсвэл манга цэхэмнээс уншаарай. Гонсуч би чамайг аль гэж тушаасан болохоор өшөө авах гэж ирсэн юм уу? Тийм их шалтгаанаас болж юу гэхэд урдаа байсан баадуугийн хэсгийг няслаад духыг нь цөм авдаг юм. Гонсуч 50 бодоо. Одоо цамхагийг эзэлж байгаа 50-аас ч олон өндөр түвшний тоглогч нар манайд байгаа. Хэдий чи намайг алсан ч тэд нэр өшөө авахаар ардаас ч нэрнэ. Цус цусыг л дуудана. Хариу өшөө авал тэгэл төрүүлнэ. Нэг тал нь луучлахгүй бол дайн хизээж зогсохгүй гэсэн. Би сүүлчийн өшөө авалтаа авах болохоор та хэд өршөөн бизгээд Гонсуг өндөр барилгаас шиддэг. Паг хажинт ч дүүгч нь бодож ламид үлдээ. Ахиж нүдэнд үзэгдээд үзээрэй гэж хэлнэ. Үхсэн юм шиг жүжиглж байсан нэг залууг дуудаад надад хэрэгцээтэй гэдгийг харуулж чадвал амьд үлдээ. Өөрийгөө танилцуул гэхэд намайг Ким Хивүн гэдэг 26 настай. Би хар хэрэг бүлгмийн ерөнхий хилцийг хяндаг гэж танилцуул. Жинхёгч үүн шиг дунд зэргийн бүлгмийг тараах хайр юм аа. Тиймээс би чамд энэ бүлгмийг өгч байна. Гэдэл нөгөө нөхөрч айгаад миний үгийг хинч даахгүй шүү дээ гэсэн үүнийг мэдж байгаа Жинхёг тулаалдаж чадахгүй гişүүн ялангуяа нарийн бичиг хийдэг хүн титмийг авах юм бол эсэргүүцлээс зогтож чадахгүй. Чамайг эсэргүүцэх хүмүүс санаа зовлт вэ. Би өөрийнхөө оронд хүн үлдээх болохоор гэж хэлнэ. Удаач хар гэрээ бүлгмийн гişүү цамхагаас гарч ирээд босс нь өгсөн байхыг хараад боссынхаа өрөөрөө ороход Хивүн сандал дээр сууж байхыг нь хараад юу болсон талаар асуув. Тэнд байсан Алисэгч энэ жоох хүүхэд хариуцлага хүлээнэ гэж битгий хэлээрэ гэсэн жоох хүүхэд гэдгийг нь сонсоод уурлаа тентхийг дэлбэлчихдэг. Хэдий бага хэмжээний хүчтэй байсан ч гэсэн эднэрт бол дангаа юм шүү те. Сорилтын цамхаг гарч ирснээс хойш бараг 2 сар өнгөрч байна. Дэлхийн горим өөрчлөгдөж байгаа. Мөн хүмүүс хурдтайгаар тэдгээр өөрчлөлтүүдийг хүлээн авч байна. Багтаа тоглогчийн талаар тусгай мэдээнүүд зурагтаар гарч томоохон бүлгэн бүтлгүүцсэн байхад бие яаж балгасыг ялснаас болж хүмүүсийн анхаарлыг татгуулсан. Намайг үйлчлэгчээр балгас руу орсон мөн багтаа тоглогч гэдгийг ердөө хоёр л хүн мэднэ. Ноён Ким дайралтын үеэрх үйлчлэгчдийн ахлагч. Тэр нууц байлгах гүйлтийг манд уртаа хүлээн авсан. Мөн тэрээ заач гэсэн нууц байлгана гэж амласан. Баг зүүдэг би болон баг зүүдэггүй би. Одооноос би эдгээр нөхцөлийн дор бүрийг илүү хялбараар хийж байх болно. Нөхцөл биелэгдсэн. Одоо намайг юу ч барьж дийлэхгүй. Бүгдийг нь өөртөө авах цаг ирлээ. Гээл маш сүртэй юмнууд яриад байдаг. Дараа нь Жинхёг дээр Молотов нудраг Алис Хевон дөрөв ирсэн байдаг. Жинхёг хооронд нь танилцуулаад Алисыг хойд Европын тоглогч гэж хэлчихнэ. Харин Хевонд би саяхан эзэлсэн хар гэрээ бүлгмээ өгчихсэн байгаа. Тэр бидэнд хэрэгтэй гяндан болон өөр зүйлсийг бэлдэж өгнө гэдэг. Хивүнийг одооноос төгөөгөө дуудавч. Дараа нь Алис Жинхёг хоёр хэрэлдээл яагаад тэр барилгыг дэлбэлж байгаа юм гэсэн. Тэр гөлгөнүүд ч өөрөө эхэлж өдөөд байсан шүү дээ. Чи тийм удаа амьдчаа тиймхүү өдөө хатгалтыг дэссэнгүй юу гэсэн. Үнэндээ намайг хизээж хүмүүдэж байгаагүй гэдэг. Угаасаа яаж өдөх вэ? Айгаж чадахгүй шүү дээ. Дараа нь Алис Жинхёг хоёр ан хийхээр салан явна. Тэд сарны нуур хэмээх цамхагийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэгт ирдэг. Амгалан сарны нуурыг 12 хөшөө биширч байдаг. Мөн тэдний дунд алтан загасны хөшөө байдаг ба тэр хөшөөн дээрх нэг нүхийг 100-д нэг хүн ардаг. Гэхдээ нэг ч үүний түлхүүрийг оллохгүй. Таамаг теори болж үлдсэн. Түүний түлхүүрийг хинч олж чадаагүй шалтгаан нь түлхүүр нь сарны гэрэл юм. Хурууныхаа салаагаар өнцөг болоод хэрэг сарны гэрэл тусахаа удирдах болно. Онгойлгохдоо болгоомжтой гихчин цаг болоод хичээл зүтгэлээ зориулах юм бол газар доош дагуулах хаалга нэгддэг. Хонгил руу ороход Алис хүрхрээ эдрийг мэдрээл. Жинхёг надтай гэрээ хийсэндээ баяртай байна уу гэхэд догдолж моглоод бас хөөхөн. Жинхёг явж байхдаа хөлдсөн нулимсаас 18 шитэн үзүүл дахиж аваал. Тэгээд цамхагийн оршин суугч нарт гадаад ертөнц болон цамхагийнх нь үннийг хэлэх гэхэд гилийчлэгдээд мэдээллийг нь хааж байдаг. Тэдэн рүү ямар нэгэн зүйл ирж байхыг мэдрээл. Жинхёг галаараа дайрахад нэг орхоо яахчгүй ба бүр үе олноороо гарч ирдэг. Жинхёгч цамхагийн хонглыг үржих хөрс гэж нэрлэдэг. Учир нь ёроолоос нь эц төгсгөлгүй мангасууд гарч ирдэг болох. Алисийн хорхоонуудыг харж сэжиглээл. Жинхёг одтой ажиллаад өгчөөлөн бүх хамгаалтыг нь 30%-аар бууруулад Алист юу ч чаддгийг харуул гэсэн. Язгууртай Алисыг эдгээр үзлийн амьтдтай үзэлцүүлэх гээд байгаа юм уу гэж Жинхёг сүрдүүлж байгаа л хэлэгчж байгаа. Алис эдгээрийг хөдөлгөөнгүй болгон Жинхёг бүгдийг нь зүйд дуусган олон төвшөө агтдаг. Жинхёг өдөг хүртэл мангас агналгүй 1-р төвшингээ хадгалсаар ирсэн. 1-р төвшин дээр үлдэх гэж хуралдсан стресс нь их байсан. Жинхёг элдний булчаад өгчөөлөн гуйж байна. Зогсолтгүй гарч ирсээр бай гэж стрессээ гаргаж эхэлж байгаа. Үзэгдэл солигдсон дэлхийн өнцөг болон бүрийн том бүлэгмийн удирдагч нар 4-р давхар руу орох оролдлого амжилттай болохгүй байгаа талаар хэрэлдэн сууж байтал
Нэг нь өчигдөр шинаттай чөтгөрлөг нэгэн ярин хамтрах санал тавьсан гэж байхад бүгд эсэргүүцэж эхлэх үед галан дундаас чөтгөрлөг нэг нь гараад ирдэг. Чөтгөрлөг нэг нь ч би 4-р давхар руу гарч чаднаа гэсэн. Үгсэн. Бүх чөтгөрлөг нэг нь нэгтсэн ч 100 хүрэх байлгүй. Та нар яаж 4-р давхар руу орох гэж байгаа юм гэхэд харанхуйн булс сахих чимээх чадвараа идэвхжүүлэн баахан үхтлүүдийг дуудчихдаг. Чөтгөрлөг нэгний таягийг хараад таньдаг. Энэ бол 99 өөр төрлийн орц цуглуулж байж гаргаж авч болдог хэрэгсэл шунлын таяг. Тэгснэ бидэн дунд маш олон шиддэнгүүд вэ гэсэн ихэнх нь түүний хүчийг хараад олон нийтэд ил болголгүйгээр хамтраад үцхэд гэмгүй байх хэмээн бодож Тереза энэ үед Жинхёг байсан бол хэмээн бодох үед гаднаас дуудлага ирнэ. Залгаж байгаа хүнийг нь харахад Жинхёг гэж байдаг ба дуудлагыг нь авахад Жинхёг хэр сууж байв да төвшөө ахиж байна уу гэж асуусан. Хажууд нь болж байгаа үйл явдлыг хараад Жинхёг үйл мэдэгч буюу масктай хүнийхээ дүрээ дэлгэцээ томруулан бүгд нь тэн ярина. Бүх бүлгэмийн удирдагч нар хараад таньдаг. Чөтгөрлөг нэгэн гэхэд айгүй уртайг болохоор Чөөги хийгээд удаа авчи. Чөөги чиний талаар сонсож байсан. 1-р давхрын балгас дээр нэлээд сүртэй үзүүлбэр үзүүлсэн юм шиг байна л. Гэхдээ энэ тулаан балгас дотор болсон зүйлээс тийс ондоо шүү гэсэн. Тэгээ чи өөрийгөө ялна гэж бодоод байгаа юм уу? Гэхэд мэдээж би ялнаа. Энэ тоотоогоор боломжтой гэж бодохгүй байна уу? Төлөөлөгч нарч яг надтай хамтрах гэж байлаа гэсэн. Тийм үү. Наад нүд хурсан цэргүүттэйгээ мөн ялах байх та. Насанд хүрсэн хүний зүрх болон мөн тосонд норгосон оршуулгын хувцас. Энэ хоёр орцыг орхисон гэдэг чинь ойлгомжтой. Гэхдээ нэг төлөөлөгч нь та үүнийгээ баталж чадах уу гэсэн. Жинхэнэ шунлын таяг гавлынхаа доор улаан эрдний чулуутай байдаг юм. Мөн дөнгөж 3-р давхар дээр байж жинхэнэ таягийг хийн гэдэг боломжгүй зүйл. Бас гаднахыг нь сайн хардаа тэдгээр арга ястан цэргүүдийн чанар их муу байна. Наад салж унах гэж байгаа цэргүүдтэйгээ бол боссын өрөөнд хангас өдөрч дэсэхгүй. Боломж олцсон даруй та нарын бүх зоос хэрэгслүүдийг хулгайлчаад зугтах гэж байгаа байлгүй гэж хэлдэг. Чөөгийч дараа уулзнаа бацаанаа гэж яваад өгдөг. Төлөөлөгч нар одоо яах вэ хэмээн бодоход надад даадахчаа би ганцаараа ялна гэж хэлнэ. Төлөөлөгч нарч алдаад байх зүйлгүй байна. Бас тэр бүтлгүүцэн ч тэрнийг бүлгэмдээ авах сайхан боломж ээж магадгүй хэмээн бодоод бүх төлөөлөгч нар бид нар тийм бүгэн тийм зүйлээр хангана эдэргээл Жинхёгийг булаацлахад надад юу ч хэрэггүй. Та нар зүгээр л тэр хавийг хаагаад өөр тоглогч оруулахгүйгээр ганцаараа гэмн оруулах юм бол өөр хүсэж байх зүйл алхаа гэдэг. Юу ч авахгүй гэсэн нөгөөдүүл нь наадах чинь улам с сэжигтэй болгож байна. Шалтгаан чи юу юм гэхэд би өрдөөл чухал найздаа туслах гэсэн юмгээд Терезач догдолж хацард нь улааж малаагаал хөөхөө. Гэхдээ зүгээр л Жинхёг аргагүй байдалд ороод тийм зүйл хэлсэн байдаг. Хэлчээд сэжиг эдэр нь хүрээл. Жинхёгт нэг ч хүрэхгүй өдрийн дотор аль хэдийн 15 дугаар түвшинд хүрсэн байдаг. Цаана нь Алис гомдлоо. Яаж чи намайг бүгднтэй тулалдуулж чадж байна. Чи бит хоёр хамтрагч биш. Би чиний зөрдөөлнийг зарцсан байна гэсэн. Миний зарцаа сэтгэл өвдөж байна шүү. Би угаасаа чамд маанаа сэлбэгч авч өгөх гэж байсан юм гэсэн. Маанаа сэлбэгч мэтийн зүйл Алисийн маанаг нөхөхгүй гэдэг. Тэгснэ би хэрэгэлсэн маанаага авчихъя. Би зөөлөн байна гэд шүлсэн гоожцсан хазгаар дайрдаг. Алис ч дараа намстай байлаа шүү гээл. Жинхёг дэлгүүр жаахан эсэд хэрэггүй баахан зүйлс авчихдаг. Гэхдээ тэгж харагдаж байгаа ч бүгд өөрсдийн гэсэн ашиг тустай. Тэр хоёр нэг ангал руу доош усрээд Алисийн татах хүчний чадварын ачаар газардна. Жинхёг тэнд галаас ааж гэрэл гаргаал хажууд нь мангар том Анубис хүлээж байдаг. Анубис чи энд ирсэн анхны хүн болохоор жоохон хөгжилдөж байгаа алах гэж байсан юм. Гэхдээ чи авсныхаа сүүлийн хадасыг хатчих шүү гэсэн. Хуцаад элгүй хүрээдрээл гэдэг. Үүнийг нь Анубис сонсоод шоолж инэ. Чам шиг дорой амтан бурхныг тулаанд дуудна гинэ. Алис жорж ирээд тэр үнэхээр аюултай юм аа. Би түүнийг чадах чинээгээрээ аргалъя. Чи зүгт гисэн. Санаа зовлтх вэ. Зүгээр харж бай. Чамааг ямар хүнтэй гэрээ эснэг чи харуулъя. Гэдэл сүртэй as fuck. Анубисийн шүүл тимээх онцгой чадвараа идэвхжүүлээд тэр цус сорогч чамд миний талаар хэлсэн үү гэж асуудаг. Анубисийн шүүлт бол чамайг 3 асуултанд хариулахад идэвхждэг бүрэн эрхт шүүх чадвар. Жинхёг хуулбарлах гэхэд Анубисийн дэвчээрийг алдагдуулж түүний бодол санаагаа хадгалдаг савыг хаглуул гэдэг. Асуултанд нь худлаач вэ, үнэнч вэ хариулахад л болно. Жинхёгч хариулаад л тийм ээ. Түүнээс өөр яаж мэдэх вүлээ гэдэг. Анубис ч дараагийн асуултаа асуун чи зөгийн үүрний араас ирсэн юм уу гэхэд тэрийг хар зах тэр зарах юм бол овоо мөнгө олно гэж хариулдаг. Анубис сүүлчийн асуултаа асуу. Миний газар нутаг руу зөвшөөрлөгөө халдсныхаа дараа амьд гарна гэж бодож байна уу гэсэн. Хэрв би чамайг тонилгож чадахгүй бол хэрэгслүүдэд хандуулаад өгдөг хэрэгэ химээлдэг. Анубисийн шүүлтийн нөхцөл биелэн идэвхжээд Жинхёгийн бүх үзүүл 50%-аар бууран 1 минутын турш чадварууд болон онцгой чадваруудыг нь хамгаалцдаг. Анубис шүүлтээ хийхин тулд авраг хэрэгтэй. Авраг бол бурхнаар сонгогдсон бардам дайч.
Түүний өдөөс цөгөрцгийг дайран Жинхёг их шиг тайрц гаргаж ирнэ. Дуу тоглолон бүжгэлж эхэлдэг. Энэ ая яг цөгөрцгийн хэмнэлтэд таардаг учраас хэмнэлтэн тааруулаад бултах гэсэн байдаг. Тэр бултсаар л 1 минутын хугацаач өнгөрч шийтгэл нь дуусан шууд л Жинхёг элний булшаа ид хүчүүлээд цөгөрцгийг хэдэн хэсэг болгож дастна. Гэхдээ авраг нар нүд ирмэх зуур шархаа идгэж чаддаг. Одоогийн төвшөнд бол Жинхёг түүнийг алж чадахгүй. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн авраг бол бардам дайчин. Тэр бахархал болон бардам занг нь уландаа гიშгвэл юу болно гэж бодож байна. Жинхёгч цөгөрцгийн толгоон дээр суугаад бахархлыг нь уландаа гიშгтэл. Тэр за болиул. Ингэж амьдарч байхаар үхээд үгүй хэмээн бодоол амиа оролцохдаг. Жинхёгч төвшин ахин аврагаас гарч ирсэн номыг авна. Энэ бол Пельта Рогийн гүнгийн хэрэмгийн шившлэгийн ном. Ашигласан хэрэглэгч нь мөсний шидэг ашиглах боломжийг олгодог. Жинхёгч номоо ашиглан 1-р төвшний мөсөн баримлал чадварыг идэвхжүүлнэ. Анубис чараад чиний игэд хүн биш гэдгийг хэлэхэд зүйтэй байна. Гэхдээ наад мөсөн тоглоомороо тодолдох гэж байгаа мó хэмээн асуухад Жинхёгч чудраг байцгаая л да. Чи оролцож чадахгүй шүү дээ. Чи яг одоо 42 дугаар давхарт нүгдэж байгаа гэдэг. Ерөнхийдөө бол жинхэнэ биеийн 42 дугаар давхарт л байгаа юм байна лээ. Анубис ч мэдэж байсан юм бол намайг яах гэж тулаан дуудсан юм бэ гэхэд зүгээр хөөжилт гээд хэлэхэд Анубис ихэд хэлгэнэ. Ердөө хөөжилтхөө. Яаж надтай хөөжилт хэрэгсэл мэт харьцаж чадж байна. Энэ бол гутаан доромжлол гэд зөгийн үрээ гаргаж ирнэ. Энэ нь нүсэр том зөгийнүүдийг хязгааргүй олноор нь дууддаг эртний зөгийн үр. Жинхёгч мөсөөрөө буудаал галын үндэс болон мөсөн баримл хоёроо нэгтгэн зэргийн өдрийн гэрэл хэмээх чадварыг гаргаж ирнэ. Тэгээд л энэ чадвар нь бүх мангасуудыг хоморголон устгадаг. Энэ чадвар нь маанаг ялгаруулж үе олноор нь устгадаг чадвар. Цагаан шид гэсэн гайхалтай чадвартай. Тулалдахад харах тал дээр нөлөө үзүүлэхэд ашигтай. Анубис ч бодлогоо өөрчлөн бай сонголт хэмээх чадвараа идэвхжүүлэн зөгийн үүрэн дотор хүчрхэгцсэн амьд бит бүтээдэг. Жинхёгч тэр зөгийг нь устгахад дахин үржигддэг. Учир нь бай сонголтоор бүтээгдсэн амьд бит өгдөггүй үржигддэг. Харин Жинхёг урдаас бэлдсэн байсан дэлгүүрээс авсан зүйлсээ хэрэглээд томруулдаг. Имээ нэгэнд нь өгөн томруулаад унаад явна. Тэгж байгаад л бөөнд нь цуглуулж байгаа л нууцлаг шоо хэмээх хорих хэрэгсэл хийм бүгдийг нь хорж байгаа. 4 хэрэгсэл нийлүүлэн нууцлаг шоогоо сайжруулан дотор нь галын үндэс чадвараа идэвхжүүлдэг. Ингэснээр бүгдийг нь алж эхэлдэг. Тэгээд бас тэр дотороо дахин үржигцээр дахиалагцаар л Жинхёгийн левел өсч эхэлнэ. Next level XP farm юм уу да. Анубис ч яхах аргагүй болон зөгийн үрээ болиулаад бурхныг доромжлоо гэж ойрлж эхлэн заавал амьд үлдэж цамхаг өдөгсөж гарч ирээрээ. Тэгэх үед ч би хөвчлэн чиний доромжллыг шүүх болно хэмээн хэлээд Анубисын бодлоо хадгалдаг сав нь устна. Тэгээд Анубисын чадварыг хуулбарлах нөхцөл биелэн чадварыг нь хуулбарлаа. Энэ чадвар нь 3 асуулт асуусны дараа идэвхждэг бөгөөд нөгөө хүнийхээ чадвар онцгой чадварыг 1 минутын турш хордог. Системч гарч ирэн эртний Египтийн бурхад таныг сонирхож байна. Тэдний хид хідэн танд дайсагнаж байна гэсэн. Эндхийн бурхад ч нэлээд шалчгануур юм да гэж бодож байхад гаднаас дуудлага орж ирнэ. Энэ нь 9 он байх ба тэр чамд надад тавих санал байна. Удахгүй бүлэгмүүдийн болон түүнээс дээш зэргийн тоглогч нарын хооронд тэмцээн болно. Тэр үе чи надтай дахин тулдах хэрэгтэй байна гэсэн. Жинхёг чамд өрөх цаг алгаа гэхэд үгүй ээ. Чи татгалзах чадахгүй. Учир нь надад хар цагийн урилга байна гэдэг. За тэгээд энэ бичлэг ингээд дуусчихна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтаа түр баяртай.